Сайн байцгаана уу хүмүүндэд үзэгчдээ. Монголын Олимпийн медальтнуудын холбоо хэл хязгааргүй спорт төрийн бас байгууллага одоо телевиз, лайв телевиз хамтран бэлтгэж байгаа спортоо шинжлэлийн нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхэлж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцох эрхэм зочдтой үзэгч та бүхэндээ танилцуулъя. Хөлбөмбөгийн Дэрэн клубын захирал Гармын Мөнх Чулуун. За, миний энэ талд сууж байгаа эрхмийг та хүмүүс хараа сайн таньж байгаа бох. Монголын хөлбөмбөгийн үндэсний шгшээгийн ахлагч, хаан хүнс эрчим багийн тоглогч, Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбооны ерөнхийлөгч Сэдэн бол хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн маань нэвтрүүлгийн сэдэв бол Монголын хөлбөмбөгийн өчигдөр өнөөдөр маргааш гэдэг сэдвээр дугаар ярилцах гэж байна. Ингээд хөлбөмбөгийн хөгжилтэй холбоотойгоор хамгийн гол зүйл бол хөлбөмбөгт клуб байдаг. Тийм учраас бас Дэрэн клубын ерөнхийлөгч одоо Мөнх Чулуунаас асуултаа эхлэе гэж бодож байна. За 2008 онд одоо Дэрэн клуб анх байгуулагдчихсэн. 12 жил өнгөрсөн байна. Ер нь хөлбөмбөгийн клубыг одоо байгуулъя гэсэн санаа яаж төрөв? Яагаад энэ хөлбөмбөгийн клубыг байгуулсан бэ? За 2008 онд үүсгэхэд бас тэрнээс өмнө бас нэг хэдэн жил бас манай одоо найз Отгонбаяр үндэсний шгшээгийн тусалж олгож байсан. Тэгээд бас найзаагаа дагаад олон жил бас Монголын хөлбөмбөгийг хараад тэгээд шгшээгагийг эдгээр бас гадаад дотоод явах үед нь сая бас хамт явах боломж олддог байсан. Тэгээд бас би бол 86 онд одоо сургууль төгснөөс хойш бас гадаадд сурж агаад бас амьдарч агаад ирсэн. Тэгээд бас нэг Монголын хөлбөмбөгийг бас нэг яг тэр үед л тохой үед нэг бодогдоод арай л өөрөөр бас эхлэх ёстой гэдэг тийм бодол байдаг гэсэн. Тэгээд тэрийг 2008 оноос ерөнхийдөө аль биесээр клуб байгуулаад тэгээд зөвхөн бага насны хүүхдүүдтэй ажиллая. Тэгж хийж ирээдүйдээ нэг 10 жилийн дараагаас бас нэг анхны юм сонсголоо гэж бодож тэгжэл орж ирсэн. Тэгээд одоо 12 жил болсон байна. Цаг хугацаа бол маш хурдан өнгөрсөн. Тэгээд одоо анхны хүүхдүүд маань бас одоо 21 настай одоо лигдээ өөрийнхөө багт одоо нэлээ ахмад тамирчид болсон явж байна. Сэдэн болоос эхний асуулт. Ер нь хөлбөмбөгийн спортод яагаад одоо дуруулж хичээлэх болсон? Хэдийнээс яг тамирчин болох гараагаа ихсэн бэ? Аль клуб байсан? За миний хувьд бол яг анх 96 онд Төмөр самын 20 дугаар сургуульд анх орж яг тэр цагаас 20 дугаар сургуулийн шорон талбай дээр хөлбөмбөг тоглож Монгол улсын анхны шишөөгийн тамирчин Грандо хөшийн удирдлагын бас болд хөшийн удирдлагын орж хичээлж тэндээс хөлбөмбөг дуртай хайртай дуртай болж тэндээс л яг хөлбөмбөг тоглож эхэлсэн дээ. Тэгэхээр ер нь одоо ингээд анх тоглож исэн үеэ өнөөдрийг харахад бас хөлбөмбөгийн хөгжил хурцсаа хөгжиж байгаа юм шиг зарим одоо үзэгчдийн ярьж байгаа зогсон байдалтай юм шиг гэл одоо яригдж байна л да тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн төвшөнд Монголын хөлбөмбөгийн хөгжил ямархуу төвшөнд байна гэж одоо тоглогч тамирчны хувьд та бодож байна. За мэдээж яг тэр үеийнхтэй харьцуулахад мэдээж яг тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Тэр үед бол яг бид нар хөлбөмбөгийн шпич гэж байдгүйсэн. Зүгээр л киттайгаа тоглодог байсан. Дээрээс нь яг зөвхөн шорон талбай дээр яг хайрын дунд л хөлбөмбөг толж өссөн. Одоо бол бас бүх юм шал өөр төвшөнд ирсэн байна. Зөрүүлтийн ногоон талбай дээр тоглодог болсон байна. Тэмцээн оролдооноо ч гэсэн маш олноор болдог болсон байна. Дээрээс нь Аз төв дэлхийн тэмцээнүүд Монгол улсын шоу
оролцдог болсон байна. Нэг талаараа бас харахад бол хөгжлөнөөс арай өөр төвшөнд ирсэн болов уу гэж бас харж байгаа. Тэгэхээр Эренг клуб маань байгуулагдаад 12 жил болсон байна. Тэгэхээр энэ хугацаанд бол Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө асар их зүйлийг хийсэн. Ялангуяа одоо хүүхдийг спортод дур сонирхолтой болох одоо сайн хөлбөмбөгчин бэлдэх үүсэл одоо чамгүй олон жилийг зарцууллаа. Тэгэхээр өнөөгийн төвчнөөс харахад Монголын хөлбөмбөгийн хөгжил одоо клубын захирал хүний таны мэдээр ямар хөө төвшөнд харагдаж байна. Тэгээ яг хоо бас анх хэлжсэн үеийг бол шал өөр болсон л да. Тэгээд энд бол бас олон хүчин зүйлүүд байгаа л да. Гадаад хүчин зүйл бол маш өндөр байна. Одоо Монголын одоо энэ телевиз одоо нийгмийн сүлжээгээр маш их одоо гадны том лигүүдийн тоглолтууд гарч байна. Тэгээд тэр нь цаг алдахгүй тий. Тэгээд тэр болгоныг үзэж чинь тэр бол гадаадаас одоо гадны нөлөөгөөр одоо өөрөө ирэхгүй энэ хүүхд багчууд хөлбөмбөгийн спортод татагдж байна, үзэгчид ч гэсэн. Тэгээд дотоод хүчин зүйлүүд бас байна тий. Тэр нь бол одоо манай одоо дотоод явж байгаа үйл явдал төр засаг тэгээ холбооны үйл ажиллагаа. Тэгээд тэднээс ч бас идэвхжүүлэлт нь бас 10 жилийн өмнөхөөс бол хамаагүй илүү болсон байгаа тий. Тэгээд тэр хоёрын нөлөөнд одоо ингээд хөлбөмбөгийн спорт бол энэ 10 хэдэн жилд бол бас нэлээд хөгжлөө л доо. Зүгээр бидний хувьд бол өшөө илүү байх боломж байна уу гэж харуул бас боломжтой мэдээж илүү хөгжих боломжтой байгаа. Цаашид ч гэсэн энэ спорт бол маш их хөгжин ирээдүйтэй гэж бол би харж байгаа. Тийм хувьд тий. Тэгээд одоо жишээ нь хүүхдүүд хууч 10 жилийн өмнө бол за нэг 10 настай эхлэх 13 таа эхлэх эднэр бол хөлбөмбөг одоо аль биесээр хөлбөмбөгийн секцэнд ороход бол эрдээ үзэгдэл байсан бол одоо бол 6 таа эхэлж байна тий. Тэгээд шинжлэх ухааны заах арга барилууд ч гэсэн өсөж байна. Дээр нь багш дасгалжуулагчийн тооны мэдж, дээр нь чанарж чинь тийм ээ. Тэгээд бид бас энэ клубүүд бас маш олон гадаад дотоодын дасгалжуулагч нар авчирж байна. Тамирчид авчирж байна. Тэгээ энэ бүгдийн нөлөө чинь бол бас ингээл заавал нөлөөлж лээ л да. Хүүхдүүдийг одоо спорт дур сонирхолтой болох, ялангуяа одоо багаас нь дур сонирхолтой болоход хамгийн түрүүн одоо юунд анхаарах хэрэгтэй? Эцэг эхчүүдийн оролцоо ер нь их байдаг биз? Дэлгэрүүлээд асуу. Эцэг эхчүүдийн оролцоо бол одоо бага байхад бол маш их одоо маш чухал. Яагаад гэвэл энэ хүүхдүүд одоо 6 таа хүүхэд бол одоо ганцаараа одоо талбай дээр ирнэ гэхэд бол бэрхшээлтэй. Тэгээд Улаанбаатар хот бол ерөнхийдөө сургуулиудынхаа спортын талбай байхгүй болгоцсон болохоор гараад одоо гэрээсээ гараад шууд тоглох боломж бидний үед бол байсан шүү. Одоо шорон талбай л гэж ярьж байгаа ч гэсэн бид нар шорон талбайтай байсан тий. Одооны хүүхдүүд бол шорон талбайч байхгүй болчиход байна шүү дээ. Тэгээ би бол тэр нэг 12 жилийн өмнө бол Улаанбаатар хот бол одоо хөлбөмбөгийн спортоо ингээ хотынхаа төвөөс гаргачихж байгаа хот гэж тэгж ярьж ирсэн тий. Нэг нэвтрүүлгээр энэ бол бүх одоо энэ хот дотор бол юм бараг тоглох боломжгүй болж исэн. Тэгэхэд бол одоо энэ үлдсэн цөөн талбайгаа тэгээд нэг юм одоо зүлгэж жүүлсээр хагаад ямар ч гэсэн бас нэг том жижиг нь одоо хамаагүй нэг жижиг талбайт ч гэсэн үлдэж байна л да. Тэгээд тэр нь бол бас одоо авах штэ тий. Тэгээд энэ хүүхдүүдийн багаас нь одоо яг тэр нэг жоох одооны хүүхдүүдэд хийх юм маш их байгаа байхгүй юу. Тэгээ одоо хөлбөмбөгөөс гадна компьютер тоглох ч юм байдаг юм уу тий. Тийм болохоор яг тэр хүүхдүүд яг тэр залхуурдгүй нас нь бол тэр бага бах та. Одоо бүгдээрээ хөдлөх гээд идэвхтэй хөдөлгөнтэй тий. Тэр аав ээжээр шаардлагахгүй. Тэр насын үеийг өнгөрөөчих юм бол тэрнээс хойш хүүхдүүдийг одоо чи гараа тоглоо гэдээсэн ч гарахгүй тий. Одоо компьютерийн өмнө суух нь илүү амар тийм болчихсон. Тэгээд энийг бол 2007 онд бид нар бас нэг Макао тэмцээнд явж байхад нэг Тайваны дасгалжуулагчтай ярихад бол манад бол тийм асуудалтай гэжсэн байхгүй юу. Танах бол тоглох тамирчид хүүхдүүд байна. Манайхан бол энэ халуунд тэгээд тоглож байснаас кондишнтэй өрөөнд компьютерийн өмнө тоглож байсан дээр гэдэг. Тэгэхээр бид нар бол яг энэ одоо хүүхдүүд энэ манай цаг агарын бас давуу тал бас шүү. Дандаа сул тал биш. Зүүн сайхан сэрүүхэн тий хөлбөмбөг тоглох тааламжтай. Тэгэхээр үндэсний шгшээгийн тамирчин тэр тусмаа одоо багийн ахлагч байна гэдэг бол асар их одоо нэр хүндийн хариуцлагатай албалтай. Тэгэхээр энэ нэр хүндтэй албыг ашиглах нь хэцүү юм. За би миний хувьд бол хэцүү гэж хэлэхээс илүү яг дуртай хайртай спортоор тоглож байгаа хүний хувьд бол хэцүү гэж хэлэхээс илүү маш их нэр хүндийн хэрэг
маш сайхан зүйл гэж хардаг да. Ер нь тэгээд хөлбөмбөгийн шигшээ хувьд анх одоо гишүүн болж орж ирсэн дурсаач. Өнөөдөр ингээд шигшээгийн ахлагч хүртлээ тийм ээ бас ур чадвар одоо нэмэгдсэн байна тий. Карьер өссөн байна одоо манайха ярьдаг шүү дээ бас. За миний үед яг 2009 онд анх шигшээгт дуудаж тэр үед шигшээгийн дасгалжуулагчаар одоо Сэлэнг пресс Falcons клубын дасгалжуулагч байсан байгаа. Ишторжийн Хотонбаяр гэж багш яг тэр үед шигшээгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Тэр хүний удирдлагын доор 2009 онд ороод анхны 100 Азийн аврах шалралт тэмцээнд оролцоод яг эхнийг гоолоо хийгээд яг тэр үед яг одоо тод санагдж байна. Тэр үед мэдээж маш сайхан байсан. Дөнгөж шигшээгт ороод яг анхны гоолоо хийгээд тэр мундаг дасгалжуулагчаас маш их зүйлийг өнөөгдөө сурч авч ирсэн яг. Одоо тэгээ яг 11 дэх жилдээ шигшээгт тоглож байна. Тэр одоо бас манай нэвтрүүлгийн гол зорилго бол Монголын спортын хөгжлийн асуудал. Явандаа нэг хагас жилийн дараа юм уу бид нэр одоо спорт болгоноор ингээд салбар болгоны төлөөлөл оролцсон маш том форум хилцүүлэг рүү орох гэж байгаа маа. Тэгэхээр өнөөдөр 2 дахь дугаар маань явж байна. Тэгэхээр энэ Монгол төрийн бас байгууллага тэр тусмаа одоо спортын холбоотой энэ сайн засаглал гэдэг асуудал бол ерөнхийдөө маш бүрхэг болж ирсэн л дээ. Тэгэхээр мөнгөчдөнөөс нэг зүйлийг өөр тодруулж асуумаар байна. За та Монголын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр өмнө усан удаан ажиллаж байсан. Тэгэхээр 4 жил нэг удаа Монголын хөлбөмбөгийн холбоо их хурлаа хийдэг л дээ тийм ээ. Тэгэхээр их хурлын төлөөлөгчдөд ямар шалгуураар мандат ер нь олгодог. Энэ сонгуулийн үйл явц ер нь хэр шудраг болдог гэж та бодож байна. За анхны одоо 2015 оноос хойш бид нар ер нь бол нэлээ одоо манай хуучин хөлбөмбөгийн албаны ерөнхийлөгч олон улсын хөлбөмбөгийн албанаас хойш нэг арга хэмжээ авахгүйснээс хойш одоо хөлбөмбөгийг бас нэг дүрмтэй журамтай одоо холбоог ажиллуулъя гэдэг ийм бод одоо хөдөлгөөн өрнөсөн гэх юм уу те. Тэгээд тухайн үедээ FIFA-гийн одоо дэмжлэгтэйгээр олон улсын хөлбөмбөгийн албанаас бид нар шинэ дүрм журмаа одоо нэлээ олон хоног бүх одоо клубуд болон төлөөлөгчдийн оролцоотойгоор хилцчихэж тэгээд 16 оны 2 сард илүү баталж ирсэн. Тэгээд тэр дүрм маань бол ер нь бол олон улсад одоо хөлбөмбөгийн холбоод барьдаг жишг дүрм байна. Тэгээд хэрвээ тэр жишг дүрмээ бид нар мөрдөж одоо чадах юм бол ер нь бол энэ дээр бол одоо тэрийг л мөрдөх юм бол тэгэл бид нар ер нь засаглалаа хөрж гисэн асуудал болно гэсэн би бол хувийн бодолтой байдаг. Энэ ер нь сонгуулийн үйл явцыг ингээд дотор нь ороод тийм ээ орж штэ. Тэгэхээр тэр сонгуулийн үйл явц ямар хөө болж байна. Ер нь яг хурлын төлөөлөгч маань өөрсдийн итгэл үнэмшлэрээ одоо ямар нэг сонгуул саналаа өгч чадчихэв юм жишээ. Тийм янз бүрийн яриад байгаад байгаа шүү дээ. Бид нар нөгөө дотор нь байхгүй болохоор мэдэхгүй шүү дээ. Тийм. За ер нь яг миний хувьд тоглогчдын хувьд яг их хуралд бол гишүүнэрийг аль биесээр санал өгдөг. За миний хувьд одоо яг одоо тоглогчдын холбоогоо байгуулад одоо Монголын хөлбөмбөгийн холбоонд сая саналаа өргүүлсэн л дээ. Монголын тоглогчдын зөвлөл байгуулъя. Тоглолтын зөвлөл байгуулад тань дундаас бас бидний их хуралд бас өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж бас саналаа өгдөг байя гэж хүсэлтээ өгсөн байгаа. Тэгээд яг урд нь бол ер нь яг их хуралд бол бид нэр санал өгж үзээгүй. Тэгэхээр тийм болохоор их хуралд нь сууж үзээгүй. Яг нэг ихний 5-10 минут ерөнхийдөө ороод ажиглагч байдлаар ерөнхийдөө байгаа л тэгэл яг сонгуулийн үйл явцанд бол бид нар оролцдог байсан. Тэгэхээр бол яг нарийн ширийн үйл явцыг нь сайн мэдэхгүй байна. Би зүгээр спорт эсвэлжүүний хувьд бас нэлээд хачирхалтай сонсогч юм л да өөрийн чи хариулт. Үндэсний шгшөөгийн ахлагч маань одоо Монголын хөлбөмбөгийн холбооны их хурлаа одоо мандат хэрэгтэй оролцож чаддгүй гэдэг асуудлыг өнөөдөр сонслоо. Бас энэ надад их сонир сонсогч юм тий. Яг өнөөдөр бол бид нар зөвхөн холбоог шүүмжлээд байх биш. Тэгээд аль болохоор ингээд болж байгаа юм яриад, болохгүй юм яриад энэ дундаас нь шийдэл олох зорилготойгоор л энэ хэлцүүлэг нэвтрүүлгийг ерэн санаачлан эхэлж байгаа юм л та. Тэгэхээр дараагийн асуудал бас эзэн болтой холбоотой. За таны Улаанбаатар City клубтай байгуулсан одоо гэрээний асуудал ер нь
аль талдаа явж байна, ямар хуу шатнд явж байна. Энэ асуудалтай холбоотойгоор Монголын хөлбөмбөгийн холбооны тоглогчдын холбоо гэдэг холбоо байгуулж байна. Энэ асуултыг манай хөлбөмбөг сонирхогчд их сонирхож байгаа л да. За ер нь бол тэгээд миний асуудал ер нь бол хүмүүс мэдж байгаа хоёр нь бол миний Facebook хаяг дээр нь бол асуудлууд ерөнхийдөө тавигдсан байгаа. Тэгээд одоо бол яг шүүхэн шатанда явагдаж байна. Шүүхэн шатан дээр байгаа. Тэгэхээр шүүхээрээ шийдэгдээд явах бах. За тэгээд яг энэ асуудлаас сууж бас тоглогчдын холбоо маань байгуулагдсан уугүй юу гэхээр бас яг энэ асуудлаас сууж жоохон эрчимцэн болов гэж бодож байна. Урд нь бас бид нөлөөсөн баг. Таньцаас урд нь бол яг бид нар хоорондоо ярилцлээсэн л да. Яг тоглогчтой холбоо гэж байгуулъя. Хэдүүлээ өөртөө эрх ашиг хамгаалахаа. Дээрээс нь зөвхөн эрх ашиг хамгаалахаас гадна бид нар өөрсдөө хөгжүүлье. Бид нар өөрсдөө хөгжүүлье гэдэг бас тийм зорилготойгоор юм гэдэг энэ холбоо маань байгуулагдсан. Зөвхөн FIFA буюу олон улсын хөлбөмбөгийн холбоо энэ хөлбөмбөгийн тоглогчдын холбоог ер нь олон улстай зөвшөөрдөг. Зөвшөөрдөг. Тэгээ энэ жилээс ерөнхийдөө FIFA буюу олон улсын тоглогчдын холбоо маань бас хамтарч ажиллахаар болсон байгаа. Тэгээд олон улсын тоглогчдын холбоо нь дэлхийд дээр 60 гаруй орны оронд гишүүнтэй Азад 8 гишүүнтэй тийм бас холбоо байгаа. Тэгээд бид нар бас яг нэг жил ерөнхийдөө үйл ажиллагаагаа бас явуулаад доктортой болов яг олон улсын тоглогчтой холбоонд гишүүнээр орох тийм болцлыг хангахаар байгаа. Тэгэхээр Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбоо гэдээ байгуулагчлаа. Тэгэхээр мөнгөчлөө захирлаас асууя. Бас клубын эзний захирлын хуваар энэ тоглогчдын холбоо байгуулагчлаа шүү дээ. Олон улсад бас 60 гаруй улс байгуулсан байна. Тэгэхээр энэ талаар ямар байр суурьтай? Яг хоо тэгээд ер нь бол хүмүүс бол төрийн бус байгууллагыг бол барьж олно л байгуулж олно шүү дээ тэгээд нөгөө тоглогчид бол мэдээж эрх ашиг нь одоо зөрчигдөд байгаа болохоор л одоо дахиж байгуулагдаад байна гэсэн ойлголт бол би аваад байгаа мэдээлэлээс тэгэхээр уг нь бол нөгөө олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрм журмаар бол хэрвээ яг мөрдөж ажиллах юм бол бид түрүү хэлжсэн онцолж хэрвээ мөрдөж ажиллах юм бол бүх юм нь хамгаалттай байхгүй юу тоглогчдын юу ч дахиад нөгөө нэг ингээд байгуулаад авах шаардлагагүйгээр уг нь бол тэгээ нөгөөхөө мөрдөж чадахгүй байгаа болохоор дүрм журмаа мөрдөхгүй эсвэл мөрдүүлэхгүй байвал ингээд л асуудал үүсэл байна. Тэгээд одоо бас дахиад эзэдийн холбоо байгуулагдах уу дахиад юу яах уу тэгээд хоорондоо яах юм гэд ингээд энэ асуудал ч улманд хүндрээд байгаа байхгүй. Тийм болохоор яг одоо энэ хариуцж байгаа Монголын нутаг дэвсгэр дээр одоо олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтийг аваад энэ хөлбөмбөгийн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх болон хөгжүүлэх гэдэг үүргийг хүлээж байгаагийн хувьд бол холбоо бол яг энэ дүрм журмыг л мөрдүүлж авах хэрэгтэй. Тэгэхээр тэр нь бол тоглогчдынхаа эрх ашигыг хамгаалан, дасгал жуулагчдынхаа хамгаалах хэрэгтэй, эзэдийнхээ хамгаалах хэрэгтэй, хөрөнгө оруулагчдаа хамгаалж авах хэрэгтэй байхгүй. Тэр чинь дүрмэн дээр бол маш тодорхой зааж өгсөн байна. Тэгээд тэрийгэ мөрдүүлж чадахгүй болохоор эсвэл хаус руу мөрдөд тахлаар ингээд ийм асуудлууд үүсэж байгаа хэл гэж би харж байна. Лигийн тэмцээний өнгөрсөн жилийн шгшээ тоглолтын дээр баг үзэгчгүй шахам шгшээ тоглолт боллоо шүү дээ, тийм ээ. Бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энэ үзэгчтэй цэнгэлдэх дүүрэн байлгах энэ менежментийн тал дээр одоо Сэтэн бол тоглогчийн өөр ямар хөө бодолтой байдаг. За мэдээж үзэгч гэдэг бол мэдээж хөлбөмбөгт бол маш том байр суурийг эзэлдэг. Яг тэр хоёр баг тоглож байхад үзэгчд байвал мэдээж
тэр хоёр багийн тамирчид сэтгэл зүй маш өндөр. Дээрээс нь ялангуяа яг нэг олон улсын тоглолтын дээр гадны улсад тоглож явахад бид нэр өөрсдийнхөө даваа талыг эх орондоо тоглож явахад тэр олон хүмүүсийн тэр уухай тэр бол мэдээж тамирчууны үед маш их дэм болдог. Тэгэхээр мэдээж үзэгчд бол өмхлөмөхт бол цаашгүй маш том хэсэг. Тэгэхээр үзэгч бол мэдээж үзэгчийг хөлбөмбөгийн холбоо маань маш зөв зөвхөн байгуулалтаар маш маркетинг зөв хийснээр үзэгчдийг мэдээж маш их татах хэрэгтэй. Тэр ажил манаас жоохон миний үедээ хав шүүмжлэлтэй хандж байгаа дутуу бас байгаад байгаа болов уу гэж бас харагддаг. Тэгэхээр тэр үйл ажиллагаа л ерөнхийдөө төлхөө сайн хийх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэр дэрийн клуб маань одоо энэ жил 2 хурамт дээр үзэж шүү дээ тийм ээ. Дээд лиг дээр үзээ, нэгдүгээр лиг дээр бас тоглож байна л та. Тэгэхээр эцэгчүүдийн оролцоо маш их гээд дөрөв бит хоёр бас асуулт хариултан дээр харагдчихсэн. Тэгээд танаас бас саяны асуултыг ер нь асуухад яагаад үндсний шгшээгийн тоглолт одоо цэнгэлэх дүүрэх тохиолдол байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр яагаад үндэснийхээ лигийн одоо энэ том тэмцээн дээр энэ асуудал ийм хойрог холбооноос хойрог хандаад байна уу? Менежмент хийж чадахгүй байна уу? Гарц гаргалгаа бол байгаад байгаа юм. За яг тэгээд ер нь бол спорт үзэгчтэй тий хөлбөмбөг бол үзэгчтэй байх хэрэгтэй. Тэгээ үзэгч сонирхч байвал энэ спонсорын байгууллагууд орж ирнэ шүү дээ. Түүнээс хүн сонирхтгүй спортод бол хүмүүс одоо тэр спонсорууд чинь бас л өөрийнхөө бас бизнесийн үйл ажиллагаанаас эргээд ашиг олно гэж бодож байгаа баг. Тий? Тэгэхээр бол хүн үзэхгүй байгаа юмыг хүн сонирхгүй байгаа юмыг бол одоо ивент итгэхгүй. Тэгэхээр хүн үздэг болохын тулд гэдэг чи яагаад тэр нөгөө хүүхэд наснаас нь хөлбөмбөгийг ихлүүлсэн байг бол ядахта хүмүүсэд тий нөгөө одоо хүмүүсийг бол янз янзын төвчний хөлбөмбөгийг үзэж байгаа шүү дээ. Бүр Премьер лигээс үзүүлээд нөгөө том супер лигүүд үзэж, шгшээвагууд үзэж байна. Одоо бол хүмүүс бол улмал нөгөө шаардлага өндөр болж байгаа. Тийм болохоор тэднэрт бол одоо чанартай бүтээгдэхүүн, чанаргүй бүтээгдэхүүн гэдгийг хөлбөмбөгийг бол ялгаж чадхаар байхгүй. Тийм болохоор одоо бид нар сайн л тоглохгүй бол энэ спонсор олоход бол хэцүү болно. Ер нь бол. Тийм болохоор хөлбөмбөгөө чанаржуулах хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжүүлэхийн тулд одоо маш одоо нөгөө бодлоготойгоор одоо баг насныхан болон багш тасгалжуулагч болон бусад юмд бүхэл юм дээр ингээд нөлөөтэй. Түүнээс яг нэг талбай бид нар зүүн Тимортой тоглоход бол дүүргэсэн шүү дээ. Зингэлдэх бол дүүрсэн, гадаа нь багтахгүй бол ингээд шишээгийн тоглолтууд бол ерөнхийдөө дүүрээд байгаа шүү дээ. Лиг маань лиг маань хүн цөөхөн байдаг ер нь бол. Тийм тэгээд бас тэрэн дээр бол яг маркетингээс гадна бас зүгээр зохион байгуулалтын хувьд бол жоохон дутагдaltaй байдаг байхгүй. Заримдаа зүгээр миний хувь хүний бодол шүү. Нөгөө одоо ажлын цагаар ч юм уу өдрийн халуун наранц ч гэдэг юм уу тий. Тэр талаас нь одоо тэр чин 5 дахь орой ч юм уу хагас өдрийн орой бүтэн сайнны орой ч байвал одоо бол тэгж явж шүү дээ. Сая зарим тохиолдолд. Тэгэхгүй бол нөгөө телевизээсээ таараад ч юм уу өдрийн цагаар хэлдэг тийм одоо дутагдал гэх юм уу одоо тийм юмуд байсан. Энэ жилээс бол арай өөр юм тэр SBS-ийн гаргаж байгаа нь бас их хайтаан гарч байгаа хүмүүс бас ярьж байна тий. Тэгээд би тэр дээр нэг юу ütсэн юм нөгөө Майкужогоор гараад байгаа шүү дээ одоо. Тэгээд тэргээр чинь манай нэгдүгээр лигийн багийн тоглолтыг араас нь дагд 8000 хүн үзэж байгаа хгүй тий. Тэгвэл Монголынх нь биш. Ихэнх нь Португал, Бразил тий. Нөгөө яагаад гэвэл манай дасгалжуулагч Португал болохоор нөгөөхий чинь дагаад ахиал хүмүүс үздэг тий. Тэгээд нөгөө нэгдүгээр лиг гэдэг нэршил нь болохоор манайхаар бол одоо юу гэдэг дээд лиг нь супер лиг шүү дээ. Нэгдүгээр лиг нь бас нэг арай өөр ойлголт болчиход байгаа байхгүй. Нөгөө нэгдүгээр лиг гэхэлэр хамгийн супер нь ч юм шиг тэгж ойлгоод яваад байгаа. Ер нь бол нэг тиймэрхүү үетэй. Тэгээд маркетинг гэдэр одоо сайжруулах юм бол их харагдаж байна уу. Тэгэхээр Цэтэн бол нэг ярилцлага өгөхдөө бас хэлсэн харагдажсэн. Хөлбөмбөгийн техник ур чадварыг ер нь бага байхтаа л эзэмших хэрэгтэй. Тэгээд бидний үед бол тийм боломж байсангүй. Тэрнээс бусад одоо сэтгэл зүй гэдэг юм уу бие билдэр тактикийн хувьд бол одоо бид нэр болоод байдаг гэдэг бас нэг ярилцлага өгсөн байсан. Ер нь одоо зодгоо тайсныхаа дараа ч юм уу өөрийн гэсэн клубтэй болъё гэсэн тийм нууц бодол байна уу ер нь. Мэдээж байлгүй яах вэ? Яг мэдээж энэ спортод яг бүхэл амьдралаа зориулсан хүний хувьд мэдээж өөрийн гэсэн клубтэй гэхээс мэдээж клубтэй бол сайхан. Гэхдээ ямар ч байсан тоглохоо болоод тэрд яг дасгалжуулагчийн ч юм уу карьерээ эхлүүлэх бас бодолтой байгаа.
Тэгээ мэдээж бидний баг байхад угаасаа цаг үеч хэцүү байсан. Ээж амнарч ярьдаг байсан шүү дээ. Чи хөлбөмбөр хоол олж идэх юм уу? Багш нарч ярьдаг байсан. Тэгээ хөлбөмбөр хоол олж идэх юм уу? Наадах бол хичээлээ гэж ярьдаг байсан. Одоо бол юм бас арай өөр төвшөнд ирсэн байна. Гадны юм үздэг байсан байна. Бүх юм нээлттэй болсон байна. Тэгэхээр одооны хүүхдүүдэд яг зөв техник, яг онлынхаа дагуу зөв техник бүх юмын дагаад өгчүүд Монгол залуучуудад Монгол хүмүүс боломж маш их байгаа гэж миний хувьд хардаг. Яг тэр зүйлийг яг шинжлэх ухааны үндэстэйгээр багаас нь зөв хөлбөмбөгийг зааж өгвөл Монгол тамирчид боломж үзүүлэх, амжилт гарах тийм өндөр боломж байгаа гэж миний хувьд хардаг да. Тэр өнгөрчлөн захирлаас асууя. Танаа клуб байгуулагдаад 12 жил бол. Би дахиад автаж хэлье. Энийг бол олон дахин хэлмээр байгаа. Тэгэхээр Монголын хөлбөмбөгийн ирээдүй одоо танаа клуб шиг ийм одоо клубээр тогтчих шүү дээ. Яагаад бусад клубүүд одоо танаа клуб шиг ингээд 6 наснаас юм уу 8 наснаас юм уу ингээд хүүхдүүдийг системтэй хичээлэх тэр боломж нь байхгүй байгаа тань. Хөлбөмбөгийн холбоо дэмжихгүй байна уу? Тийм ээ. Нөөц болцоогоо ашиглаад болохгүй байна уу? Дотоодын нөөц болцоо. Энэ тал дээр та ямар бодолтой? Наадах яг ер нь бол яг мэдээж өрсөлдөөн байгаа тийм олон клубүүд өрсөлдөж ижил Монголын хөлбөмбөг ер нь бол сайжрна тий. Ганц нэг клуб ингээд ажиллаад бол бас яг хөгжил бол тийм амархан ирэхгүй. Тэгэхээр бол маш олон клубүүд тэгж ажиллах хэрэгтэй байгаа. Тэгээд яг бас эн чинь хөлбөмбөг яг хүүхдтэй ажиллахад бол санхүүгийн асуудал их байхгүй. Ер нь бол бусад хүмүүс ч гэсэн насан туршидын багт бол спонсор бол хурдан олдох. Арай магадлал нь өндөр байдаг. Яагаад гэвэл тэрийг сонирхож байгаа хүн илүү хүнсний ихшээ бид нар хүүхдийн хөлбөмбөг эднэр дээр бол одоо босод ус бид нар одоо жил болгон юу явж штэ Швед, Финлянд, Данаар явж байна тий. Тэгээ одоо сүүлийн үед Португал одоо бас жил болгон явж байна. Энд бол бид нар за Герман юм уу Англи юм уу одоо том хөлбөмбөгийн усыг эдийн засгт усуудыг ч ярих. Би бол арай жижиг хэвтер тий одоо манайхтай цаг агаарын нөхцөл ойр бас газар нутг нь бас том тий. Тэгээ хүүтэн бол хүүтэн өвөлтөө бол өвөлтөө тийм улсуудаар яв тэнд гол санаа нь бол энэ хөлбөмбөгийн хүүхдийн хөлбөмбөг яагаад ийм ач холбогдол өгдөг юм бэ гэдгийг л бид нар бас энэ бас одоо улс орныг удирдах байгаа төр засгийнханд бид нар хүргэх ийм санаатай байдаг. Энэ бол аюу их бодлогоор явдаг тий. Зөвхөн тэнд бол одоо тэр Премьер Лиг дээр чинь бол цөөхөн тооны хэдэн хүн л тоглож байгаа шүү дээ. Тэр чинь бол хөлбөмбөгийн зөвхөн оройн нөхгүй. Тэр доор маш олныг хамарж байгаа тэр юу чинь бол энэ хүүхдийн хөлбөмбөг тий энэ grassroots гэдэг одоо яриад байгаа энэ хөтөлбөрүүд ч юм байхгүй. Тэнд бол хөлбөмбөг чинь болохгүй ч гэсэн энэ хүүхдийн хүмүүжил дараа нь бие бэлдар тий эрүүл саруул байх гэдэг бүх юм нь л хоорондоо холбоотой. Тэгээд л одоо яагаад тэр улс орнууд нь ингэж тэр хүүхдийн хөлбөмбөг дэмждэг. Финлянд, Швед бол одоо зуны цагт бол ерөөсөө бүх хотууд том жижиг гэсэн тэмцээнүүд зохиож байгаа. Тэгэл бид нар бол одоо жишээ нь нэг сар цувралаад явж тоглож байгаа шүү дээ. Хамгийн багадаа нэг 4 тэмцээнд орж ирж байгаа. Хэдэн жил бол 5 тэмцээнд орсон тий. Тэгэхээр энэ юу чинь бол бүгд улс орны бас бодлоготой хийж байгаа гэж гэдгээс нь зүгээр нэг хөвдөө хөхөд тоглоод нэг медаль авахын төлөө тоглоод байгаа юм биш. Чи хичнээн хүүхдүүдийг оролцуулж чинь тэр болгонд тэр сургууль болгон тэр тосгон болгон багтаа байхгүй. Тэгэл тэр хүүхдүүдийг оролцоо тэр нөгөө нийт ард түмнээ эрүүл байлгах, дээр нь чирэг болгох, тэгээд хүүхдүүдээ ирэмэлзэлтэй болгох, тий сахилга баттай болгох гэдэг юм чи цэрэг тацаан сахилга батанд оруулах биш. Тэрнээс өмнө байхад нь чи одоо багийн эрх ашиг 1 номер, товын эрх ашиг чи 2 номер шүү гэдгийг л тэнд ойлгуулад өгчөж байгаа байхгүй. Тий. Тийм болохоор энэ хүүхдийн хөлбөмбөгийг бол зөвхөн нэг спортын зүгээр нэг ялагдах гэхээсээ илүү энэ чинь тэр нийгэмд өгж байгаа тэр үр өгөөж нь маш өндөр болохоор энэ спортыг одоо улс орнууд дэмждэг. Тэр талаас нь бас хараасаа гэсэн бодлогоо тий. Манай клубд бол олон хүүхдүүд хичээлж байгаа. Тэд нар бүгдээрээ хөлбөмбөгчин болохгүй ч гэсэн бүгдээрээ ямар ч хэснийг одоо зорилго тодорхой хэмжээний зорилгодоо хүрэхин тулд тэмцдэг ч юм уу тий. Тийм л болно гэсэн юм бодолтой байдаг. Шгшөөгийн анхлагч нь бас хүүхд байхдаа мэдээ шорон талбайтай тоглож ирсэн. Тэгээ одоо Чуко захирлын яриад байгаа шиг олон улсын хүүхдийн тэмцээнд мэдээж явж исэн баг. Тэгэхээр очиж үзсэн бол одоо өөрийн чинь бага байхдаа тоглож исэн орчин мэдээж асар өөр харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээс ер нь юу ойлгож авсан бэ?
За миний хувьд яг 2006 онд анх яг тэр Göteborg Cup гэдэг шивэд болж байсан тэмцээнд анх удаас явж үзчихсэн. Шал тэс өөр орчинд очиж үзсэн л дээ. Тэр нь бол тэгээд яг тэнд очиод 100 гаруй оны бар 1000-аад клубын тамирчид тэнд цугларсан тэр хот маань маш зөвхөн яг тэр хөлбөмбөгийг тэмцээний зохион байгуулахын тулд асар их хөрөнгө мөнгө, асар их зохион байгуулалт маш гоё тэмцээн болдог. Тэгээд тэнд оролцоод мэдээж хөлбөмбөг гэдэг чинь юм байдаг юм, ийм гоё юм байдаг юм байна гэдгийг мэдрэж авч байсан. За тэндээс л яг гоё ийм гадны лиг тоглох юмсан, ийм тамирчид шиг болох юмсан гэдэг тийм маш их тийм хүс мөрөөдөлтэй болсон. Яг тийм л мэдрэмжийг өнгөтэй авч байсан. Ер нь бол санхүүжил гэдэг бол том спортод маш хэрэгтэй зүйл л дээ. Тэгэхээр Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд 1.5 сая долларын санхүүжилтийг олон улсын хөлбөмбөгийн холбооноос авдаг гэж одоо Инфантино ерөнхийлөгч Монголд ирэхдээ одоо өнгөрсөн жил хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ санхүүжилт авж байгаа энэ байдал мэдээж Монголын хөлбөмбөгийн хүчний төлөө өгч байгаа. Тэгэхээр санхүүжилт авснараа хөлбөмбөгийн хөгжил маань одоо төрөсөж чадчихэв үү? Эсвэл одоо яг 22 жилийн өмнөхтэй харьцуулахад хөгжөөд байгаа юм шиг гэдэг энэ нөгөө түрүүн нэвтрүүлгийнх нь хэлээд байсан шүү дээ. Энэ тал дээр та хоёр маань клубын захирлын тоглогчийн хувьд хоёулаа ямар бодолтой? За миний хувьд бол яг урдан байсан холбооны бүтэц бүрэлдэхүүн одоо байгаа холбооны бүтэц бүрэлдэхүүнийг харьцуулбал миний хувьд бол бас тэнгэр газар шиг өөр болсон гэж боддгийн. Хуучин бол бид нэр өөрсдийнхөө тоглолтын хувцас хүртэл өөрсдийнхөө мөнгөөр худалдаж авдаг байсан шүү дээ. Одоо бол бас арай өөр төвшөнд очсон байна. Яг дотоод зохион байгуулалт бүтэц яг тэр мөнгө нь юунд зарцуулагдаад байгаа яг нарийн ширмэг бол мэдэхгүй. Дотор нь бас ажиллаж байгаагүй. Тэрийг бол шүүх ах сайн мэдэх баг. Тэгэхээр миний хувьд бол яг одоо бол хуучин байсан холбооноос бол арай өөр төвшөнд очсон. Үйл ажиллагаа нь бол хамаагүй сайн явж байгаа л гэж харж байна. Таны хувьд яг тэгээд Думбалын хэлсэн шиг хуучнаас бол эрс өөр болсон л доо тий. Тэгээд хуучин бол одоо нэр тамирчтай л хажуулгастай тоглоход та өдрийн 4 гомонтой л явдаг тий. Тэмхүүл байдалтай явдаг л. Ирэн дамжаал тий. Тэгээд бижингээр яаж ийсэн тэгж л явдаг гэсэн. Тэрнийг бол одоо бол маш олон шгшөө гадагшаа тоглолт хийж гин. Тэгээд гадна кемп хийсэн тий. Гадаадаас дасгалжуулагч авчирч үзлээ. За тэгээ шгшээ баг маань өөрөө гисэн хувцас анх удаа эксклюзив хувцас хийлгэж илээ. Одоо зөвхөн Монголын шгшээ баг зориулсан хувцас эдгээр хийжсэн. Тэгээд иймэрхүү жоохон дэвшилтэй талууд бол байгаа. Зүгээр одоо өөр одоо олон нийтэд одоо хаалттай гэж хүмжилдэг бол тэр талын юм бол одоо холбооноос л асуух хэрэгтэй баг л та. Бид хэд бол яг нөгөө бодлогын юунд яадаг болохоор аль болохоор дүрм журмаар бол бүхэл юм нээлттэй л ах хэрэгтэй гэж хэлж байгаа шүү. Таны бас өмнө нь одоо өмнөх 4 жил гүйцэтгэлийн гишүүнээр ажиллаж байсан шүү дээ. Тэгэхээр энэ FIFA буюу олон улсын хөлбөмбөгийн холбооны тэр дүрм журмыг хэр зэрэг мөрддөг юм бэ? Энд чинь мөрдөхгүй бол бас болохгүй шүү. Тэгэхээр бас зөрчсөн асуудлууд тухайн үед бас жигтэйсэж байсан л та. Тэгээд яг тухайн үед яасан тэгээд тэр үед нь бас мөрдүүлэхэл ямар ч хэлсэн бид нарын өөрийнхөө 4 жил ажиллах хугацаанд ямар ч хэлсэн мөрдүүлэхийн төлөө л ажиллаж байсан. Бидний хувьд бол нэг амар бодлого гэдэг илүү дутуу яаж яснаас илүү яг тэр дүрмийн дагуу ер нь бол энэ холбоо явж явах хэрэгтэй шүү гэдэг тэр тал дээр нь илүү их анхаардаг байсан. Одоо тий дүрм журмыг дураараа өөрчилж болохгүй. Тэрийг заавал одоо хурлаар орж явах хэрэгтэй. Яг дүрмийн дагуу л өөрчлөгдөх хэрэгтэй байсан. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ганбаатарыг нэвтрүүлэгт оруулах гэж бүтэн сар сэтгүүлчээр хөөцөлтэй л дээ. Тэгээ хөлбөмбөгийн холбоон дээр хүртэл очиод ерөнхий нарийн бичгийн даргын төр орлон гүйцэтгэгч мөнгө зуралтай уулзлаа. Тэгээ ямар нэг байдлаар орох болов гэж бас найдаж байна. Тэгэхээр яг өнөөдрийн төвшөнд жишээ нь Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ганбаатар болон түүний ажлын аппарат тийм ээ галтгоо тийм нэгсэн хөлбөмбөг одоо хэр зэрэг галтгоо авч хэр зэрэг сайн хоол хийж ингэж бодож байна. За миний хувьд бол яг л нөгөө урданд байсан холбоотойгоо харьцуулах гэдэг юм л да. Хуучин бол мэдээж маш их хэцүү байсан, тамирчид гэсэн маш хэцүү байсан тий. Тэгэхээр одоо бол нэг үе бодвол бас сая чук ах хэллээ. Хувцснараа шөөртэй авах боллоо. Тэмцээн хуралдаанчсан маань маш олон боллоо. Олон болсноор тамирчдын маань ур чадвараас
боломжийн хэмжээнд өсөлөө гаднаадаас тасалжуулагчид авчирдаг боллоо. Яас ололттой талууд бас миний хувьд бол байгаа харагдж байгаа л гэж харж байгаа. Гэхдээ бас биднэрт өнөөс илүү бас байх боломж байгаа болов. Тэгэхээр хөлбөмбөгийн холбоомж гэсэн өнөөс илүү ажиллах болов гэж бодож байна. Таны Тийм. Тэгээд ер нь бол сайжирсан. Гэхдээ өшөө илүү сайжрах боломж бол их байна. Одоо бол яг хөлбөмбөгийн холбоо гэхээс илүү манай хөлбөмбөг нь зөвхөн гадны одоо санхүүжилтаар л одоо амьдраад байна тий. Бид нар дотоодын нөөц болцоогоо бас одоо сайн дайжлах хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо дотоодын спонсорууд, дотоодын энэ төр засгаас бас энэ спортод хуваарлж байгаа санхугаас ч гэсэн манай холбоо авах хэрэгтэй байхгүй. Тэрнээс манай холбооч одоо баг төрөөс мөнгө авдаг бас цөөхөө холбоо эсвэл ганц холбооч хийж магадгүй мэдэхгүй байна тэрнтэй. Яг санхүүгийн хувьд сайн мэдэхгүй байна. Яг нэг үг хэлгээд бид нар бас юунд байхдаа ч гэсэн хэд хэдүүд асуудал тавьж ирсэн гэхдээ ер нь бол боломж бол их байгаа. Цаашаа тэгээд Монголд одоо том компаниуд ч их байна шүү дээ. Одоо уулуур хайх бол их байна. Тэгээд тийм улсууд бол манай одоо Дуулиан 2020-ийн Тэрбатар захирал бол одоо тэгэл тэр чинь Монголын компаниудын юугаар л босгож байгаа шүү дээ. Тэгэл мундаг босгодог шүү дээ. Тэр санхүү эднэрийг бол тий. яг танаас асуух жишээ энэ 7 хоногт Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн эмчгийн дараагаар Ноолын улсын хэмжээний өсөл Тэрбатар сомлогдсон тийм мэдээг сонслоо та бүхнээс. Тэгэхээр энэ хүнээс та бүхэн юу хүлээж байна вэ? Одоо миний нөгөө галтгоо гэж яриад байдаг өдөр тутмын ажил хөлбөмбөгийн холбооны бүх бодлого шийдвэрийг л одоо гардаж их хүн ингээд томлогдсон байна шүү дээ. Энэ тал дээр. Тийм. Тэгээд Тэрбатар дарагч нь бол урд нь бас ажиллаж исэн. Байсан тийм ээ. Анх удаага одоо ерөнхий нарийн эмчгийн дараа болоогүй. Тэгэхээр бол бас хөлбөмбөгийн холбоонд ямар одоо яаж яах ёстой гэдгийг бол ер нь шинэ хүн бол биш гэсэн үг тий. Хоёрдугаарт бол анх тэр үед сонгогдож байхад бол хязгаарлагдмал байсан. Одоо санхүүгээж барих хэрэггүй. Тэгээд нэг зүгээр л нэг нарийн бичгийн дарга нэртэй байдаг. Тэгээд бүрэн одоо бол одоо маш сайхан боломж гарч ирж байна л гэсэн үг. Бидний хувьд ч гэсэн яг бол хөлбөмбөгийн шигшээваагаа тоглож байсан өөрөө хөлбөмбөгчин хүний амьдралыг мэднэ, зовлонгийг мэднэ тий. Тийм болохоор бол сайхан ажиллах байх гэж бодож байна. Тэгээд одоо юу тийм баяртай л байна. Тэгэхээр 1993 онд Зүүн Азийн анх дугаар наадамд манай шигшээваг Хятадын багтай тоглоход Тэрбатар мастер байна. Одоо шигшээвагийнхаа цорын ганц голыг хийжсэн л да. Тэгэхээр хөлбөмбөгийн хүн маань галтгоо өдөртөөр болчихъя. Тэгэхээр хөлбөмбөгийн тамирчны хувьд шигшээвагийн ахлагчийн хувьд систем болын хас сэтгэлийг сонсъё. За миний хувьд сая Чоках манаас хэллээ тий. Хөлбөмбөний гаднаас хөрөнгө оруулалт авдаг. Тэгэхээр бид нар бас дотоодоос хөрөнгө оруулалт авах нь бол маш чухал гэж миний хувьд боддог. Зөвхөн гадаадаас мөнгө орж ирэхийг хараад суух биш тий. Дотоодоос мөнгө босгоод тэр боссон мөнгөөр зөв менежментээр зөв хөлбөмбөгөө хөгжүүлэх ёстой баг. Яг тамирчин хүний хувьд бол нэг л зүйлийг хүсдэг. Бид одоо яг мэргэжлийн хөлбөмбөгчин болох цаг нь болсон болов. Тамирчин хүн хоёр ажил хийх ёсгүй. Өглөө нь бэлтгэлээ хийгээд оройн нь өөр ажил хийх ёсгүй. Зөвхөн хөлбөмбөгөө доглоод, зөвхөн хөлбөмбөгөөр амьдраад тэгвэл бас би яг сүүлийн 2-3 жилд яг зөвхөн хөлбөмбөгөө доголж цалин аваад амьдарч байна л та. Хуучин бол яг өөр газар ажилладаг байсан, хуурай мэддэг байсан, банкнд ажилладаг байсан. Яг энэ зовлонг бол өөрийнхөө биеэр мэдэрч байна л та. Яг бэлтгэл маань бэлтгэл болохгүй. Айгүй хачаалтаа өөр ажил хийдэг байсан. Тэгэхээр яг тоглох төвшөндөө тоглож чаддгүй. Яг тийм битүүхэн дотроо тийм харамсал төрөйдөг байхгүй. Би зөвхөн хөлбөмбөгөө тоглосон бол өнөөдөр ямар төвшөнд тоглох байсан болоо гэж байн боддог. Тэгэхээр одоо яг арай агтсан бас юм хэлж магадгүй. Гэхдээ яг одоо тэр явах маань боссон юм чи яг зөвхөн тамирчин хувьд зөвхөн хөлбөмбөгөө тоглох боломжийг бас олгож өгөөсэй гэж хүсэж байна. Тэгэхээр Дэрэн клуб бол Монгол улсын үндэсний шгшээгт маш олон тамирчдыг ер нь бэлтгэж гаргасан л да. Тэгэхээр энэ шгшээгт олон тамирчтай байхын зовлон клубын захиралд бас бий биз. Ер нь бол их байгаа л да. Сүүлийн 2 жил, 3 жил бол шгшээгт бол олон тамирч өгсөн. Одон жил бол одоо манай дасгалжуулагч маань хүртэл шгшээгийн тамирч ингээд
4 хүн үлдэл бос нь мөгөж шгшээ баг гэдээ яваад гэсэн 15 хүн одоо 19 насны шгшээ баг болон үндэсний шгшээ баг гэж явчихсан. Тэгээд одоо ийм байхад лигийн тоглолт клубын нөгөө гол зорилго чинь бол бас лигдээ сайн оролцох байхгүй юу? Яг клубын эзний хувьд бол. Тэгээд бид нар клуб тэр манай спонсоруудад бол тэр клуб нь яа тоглож байгаа нь сонирхолтой болохоос шгшээ багийн яаж байгаа нь бол тэр хүмүүст бас харьцангуй одоо юу гэдэг спонсоруудын хувьд сонирхолтой байхгүй. Тийм болохоор одоо бас нэг энэ олон улсын дүрм журмаа мөрдөхгүй л бол ерөөсөө тэгээд нэг 2-3 сараар нь хэрвээ тамирчдыг аваа явуул тэгээд багууд клубуд байхгүй болчих واخхой ер нь бол. Тийм болохоор бас тэр дээр бол тэр тал дээр бол хөлбөмбөгийн холбоотой маш их одоо маргаантай асуудлууд гардаг байсан. За тэгээд бид нар бол одоо жишээ нь олон улсын дүрмээ дагнаа гэдэг юм уу тий. Тэрэн дээр бол заасан байгаа шүү дээ. Цаг наргуун заасан. Энэ дээр бол бас нэг юм асуудал үүсээд байгаа юм л да. Яг нь олон улсын дүрм журмаа дагуул 3 хоног өмнө гэдэг баха тий. Тий 72 цаг. 72 цагийн өмнө шишөөгийн 24 цагийн дотор буцааж явуулах хэрэгтэй гэж. Клуб шишөө өгтөд тамирч. Тэрийг хэрэг мөсдөх үү? Тэрийг яг нь энэ дээр ярихад нэг юм асуудал байгаа юм л да. Гадны том клубүүд болохоор яг клуб дээр маш өндөр формтой байдаг болохоор 72 цагийн өмнө клуб нь шишөөгт тамирчингоо өгчөөр ямар ч асуудалгүй ингээд шишөөг нь тоглолтоо явуулдаг байхгүй. Манад бол яг өнөөдрийн нөхцөл байдлыг харахаараа бол бас хэцүү байна л да. Яг товтортой үйл ажиллагаа явуулдаг, өндөр түвшинд бэлтгэл хийдэг клубүүд маань бас яг нэг 50% ч юм уу 50% нь бол бас яг тамирчтай өндөр формтой байлгаж чаддгүй. Тийм асуудал байгаад байна. Тэгэхээр яг шгшөөгөө маань эрт цуглаж, эрт бэлтгэл хийж формондоо орох тийм асуудал үүсэж байгаа. Тэгэхээр энэ клуб холбоо маань энэ асуудлаар хоорондоо яг сайн ярилцаад гаргалгааг нь гаргахал чухал байна. Энэ дээр бол гаргалгаа нь бол угаасаа лиг хүчтэй болох хэрэгтэй байхгүй. Лиг нь хүчтэй бол клубуд хүчтэй болно. Клуб хүчтэй байж нөгөө шгшээ огч хүчтэй болно шүү дээ. Тэгэхгүй одоо зүгээр нэг гал унтраах арга хэмжээ байхгүй. Одоо ингээл хамгийн шилдэгүүдээ цуглуулж аваад нэг сар 2 сар бэлдээд. Энд чинь бол ингээд лах юм бол ингээд яваад байна. Тийм болохоор энэ лиг эдэр чинь хүчтэй болоод ирвэл энэ багууд чинь шаардлагуудаа өндөр тавиад ирнэ. Тамирч чинь байнга формондоо явах хэрэгтэй байхгүй. Түүнээс бол одоо энэ тэгээд ийм асуудал гардаг болохоор олон улсын хөлбөмбөгийн холбоо чинь бүх 210 эдэн одоо гишүүн холбоодтой адилхан дүрм зааж байхгүй. Маргаан гараад байвал 72 цаг. Маргаан гарахгүй бол одоо хийцчүүд 2 сарын өмнө ч өгч болно шүү дээ. Тийм болохоор бид нар ч гэсэн бас холбоотойгоо маргалдахгүй гэдэг юм одоо ойлгоо тий. За түрүү жил бол одоо хуйсаа одоо холбооноос албан ёсоор та хэд одоо шгшээ байгаа үндэсний шгшээ одоо бодооч дэлхийн аврагтай ижил тэгэл өгөө явуулсан л да. Гэхдээ дандаа ингэж гал унтрааж болохгүй. Дараагийнхтаараа ойлгоо. Бид нар окей энэ жилийн үед одоо корона болчлаа тий. Гэхдээ дуусах юм бол дахиад FIFA Days гэ байгаа. Бид нар энэ жил хийсэн тий. Хэрвээ лигийн тоглолтууд нь гайгүй бол бид нар 14 хоногийн өмнөөс өгөө. Тэрнээс сар мараар явуулахгүй. Тэ энэ чинь эргээд явцсан хүмүүсийн асуудал бол хамаагүй. Үлдэж байгаа хүмүүсийн асуудал нь айгүй хүнд байдаг байхгүй юу? Үлдэж байгаа хүмүүс нь нөгөө одоо сүрэгчийн бүгдээрээ байж ижил тэр чинь багаараа тоглоно шүү дээ. Түүнээс багаас нь сорчлоод явчаад нөгөө хэд нь үлдчихэд тэгээ дараа нь эзгүй байсан хүмүүс ирээд тоглоно гэдэг асуудал гарвал чинь шудраг усуулдаг байхгүй юу? Тийм болохоор энэ дүрм чинь яагаад энэ олон улсад гараад ирнэ гэдэг чинь яг энэ асуудал бүх улсад байдаг байхгүй юу? Одоо тэр Бразил, Англи тоглож байгаад Бразил руу очиж тоглох, Англи тоглож байгаад Аргентинд очиж тоглох бүгд ийм асуудал байгаа. Тийм болохоор буцах өдрийн хүртэл зааж өгсөн байна шүү дээ. 24 цагийн дотор буцах билет нь заавал авсан байх хэрэгтэй. Эхний хөдөлгөөн хийгдсэн байх хэрэгтэй. Тэр дөрмөөл мөрдөж 25 цаг биш байхгүй юу? Гарц байгаа юм байна тийм ээ. Дөрмөө мөрдөд байхад бол 72 цаг. Тийм яг тэр дөрм бол яг нөгөө бүр маргаан болоод зогцохгүй бол дөрм шүү дээ. Тэрнээс өмнө бол хоёроо зогцоод байвал заа хэдүүлээ яг ойлголцтой байвал болох байхгүй юу? Ер нь бол тийм. Тэгээ би Монголынхаа нөхцөлийг ойлгоод бид нар ч гэсэн амар юу ярихгүй ба шүү дээ. 7 хоног өгье, 14 хоног өгье гэдэг. Түүнээс юу лиг чинь бид нар 100 дулаан удирал богинохон шүү дээ. Тэгэнгүүт чинь одон жил гээл 4-5 таслаа ичиж байгаа байхгүй ингээл лигийг те. Тэгэл ингээл нэг жоохон тоглоход нэг сар алга болчихдог. Дахиад нэг жоохон тоглоод сар алга болчихдог. Ингээд тахлаар чи энэ лиг чи үзэгчгүй болоод байгааг бас нөгөө чанаргүй болоод байгаа, үзэгчгүй болоод байгаа гэж. Энэ үзэгч чинь ингээд хагас бүтэн сайдар болго ингээд тоглолтоо үзээд ингээд хүлээгээс орчвол амар байдаг тий. Юмаа төлөвлөхөд ч юм. Тэгэхгүй энэ сард нь байхгүй. Дараа сард нь ингээд нэг гараад ирдэг баахан шахаад тоглолдог ч юм. Ингээд
эн чин маркетингт ч гэсэн айгүй нөлөөтэй байхгүй тий. Тийм болохоор бид нар энэ бодлого ч гэсэн бодож явах хэрэгтэй гэж боддог. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг ерөнхийдөө бас дуусах тийш хандж байна. Тэгэхээр үндэсний шгшээ уугийнхаа тоглолтын талаар бас асуухгүй байж болохгүй хаа. Тэгэхээр шгшээ ууг нь одоо дэлхийн аваргын урьдчилсан тоглолт маш одоо шийдвэрлэх тоглолтууд үлээж байна. Тэгэхээр энэ сар дахлын улмаас бас энэ бэлтгэлжилтэнд нөлөөлж байгаа байна. Тэгэхээр үлдэж байгаа тоглолтуудын ер нь анализ хийхэд манай тоглогч одоо клубын захирал хоёр байна. Ямар хуудалтай байна үндэсний шгшээ ууг одоо үлдэж байгаа тоглолтуудын талаар. За шгшээ ууг маань 3 тоглолт одоо үлдсэн байна. Дэлхийн аварга шалгуулсан үзэн 2 дугаар шатнд, үлдсэн үзэн 2 дугаар шатнд дээр 10 сард 2 тоглолт, 11 сард 1 тоглолт. Тажик, Киргиз, Японы шгшээ ууг тий. Одоо миний хувьд бол зорилго маань ямар нэгэн байдлаар оноо авах. Тажик, Киргизийг юм уу хожих юм уу тэнцэх тийм оноо авах тийм зорилготой байгаа. Тэгэхээр бас яг энэ сар дахлын үед бас хил маань бас яг нээх үгүй юу бас асуудалтай байна. Тэ яг энэ хойшихдахгүй үгүй юу бас яг тодорхойгүй байх шиг байна. Тэгэл хүн болгон шгшээ уугаа амжилт гаргаасай л гэж бодож байгаа тий. Тэгээд яг одоо бодит байдал бол 3 хүчирхэг баг нь үлдсэн байна тий. Манай хэсгийн. Тэр дундаа бол Япон бол бүр нэлээ их одоо манад Азтай хамгийн хүчирхэг баг болж байна тий. Тэгээд бас Монголдо тоглох гэж байгаа тэр нь бас баяртай байна тий. Одоо тэр дэлхийн том баг. Гэхдээ яг одоогийн үед бол энэ өвчин энэ гарсан болохоор одоо цаашаа яах нь бол яг тодорхойгүй байна. Зүгээр шгшээ уугаа сайхан оролцоосоо гэж бодож байна. Тэгээд яг хоо эндээс ч бас нэг уг нь хамгийн сүүлийн байранд орчихгүй бол дараагийн дэлхийн аваргад нөгөө юунд орохгүй бас боломж байгаа шүү дээ. Оноо чухал байгаа тий. Тэгэхгүй хамгийн сүүлийн байранд орвол дахиад урьдчилсан шатад орж тэрэндээ ялж дэлхийн аваргад өрсөлдөх хэрэгтэй болж байгаа. Тийм болохоор ер нь бол оноо авах бол чухал. Ямар одоо улсын шгшээ уугийг дэмждэг байсан, ямар тоглогчийг ер нь дэмждэг вэ? Та хоёроос хоёулагаас асуух. За би бол багаас англи шгшээ уугийн тоглолтыг үздэг байсан. Тэр дундаа яг Дэвид Бекхэм гэдэг хүний тоглолтыг үзэж тэр хүний пассыг бас харж ирнэ бол бас хөлөмөх дуртай болсон. Таны юу? Тэгэл би ч л одоо нөгөө зөвлөлт хандбад бас шгшээ уугийг л үздэг байлаа да тэр үедээ тий. Тэгэхээр тэр үед ч одоо Агенисяныг бол бас арай жоохон төлхөө бас болишгэлдэг байсан юм уу тий. 20 агенсиан тий 20 агенсиан тий Арарат тий. Бас нөгөө арай жоохон техник нь бол бусад орос тоглогчоос арай өөрөөр тоглодог ч гэдэг юм уу. Тэр талаас нь сонирхдаг байсан тий. Өнөөдрийн төвчөнд бас Исландын багийг дэмжиж байгаа бас Facebook дээр яваад байсан хэрэг. Тэр чи арай яг Исландын багийг дэмждэг. Исландын хөлбөмбөгийн хөгжил нь маш их ер нь бол тэрнээс аягүй их сурах юм их байдаг гэж боддог. Тэгээд бас нэг холбооны удирдсан үйл байхдаа бас нэг тийм санал тавьж ирсэн. Хэдүүлээ тий одоо энэ том холбоод бид нар нэг Солонгосын хөлбөмбөгийн холбоо гэдэг. Тэр эдгээр чинь 40-50 сая хүн амтай улсын холбоо эдгээр чинь бол айгүй манад бол айгүй тийм нүсэр байгаа байхгүй юу? Ер нь бол миний л бодол шүү гэхдээ. Хятад эд нарын хөлбөмбөгийн холбоо эднэр дээр очих айгүй нүсэр холбоо. Тэгэхэд Исландын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч FIFA-гийн шугамар Монголд альчилсан. Тэгээд тэр үнтэй бас нэг хэдэн минут ярьж суух боломж олдоод бас нэг хэдүүлээ ярьж суусан. Тэгээд холбоонд нь 10 хүн ажилладаг тий. Исландын хөлбөмбөгийн холбоонд. Тэгээд 120 жижиг талбайтай гэж байгаа тий. Гэхдээ нэг хэдэн суурин байдгийн дээ 100 суурин байд юм ааш. Тэгээд нэг 120 талбайтай гэсэн байна. Тэгээд нэг 12 стандарт том хөлбөмбөгийн талбайтай. Тэгээд ер нь бол тэр нь тэгээ 20 жилийн өмнөөс л хийгдсэн гэж байгаа. Ер нь бол яг хоо ялгаатай нь бол 100 жилийн өмнө ч гэсэн хөлбөмбөг бол стандарт спорт номер 1 л байсан юм байлээ. Тэгээд ер нь бол ингээд маш оновчтой зохион байгуулалт бас болж байгаа байхгүй. Тэгэхээр сая зэдэн бол маань хэллээ шүү дээ тий. Би ажил хийж байгаад одоо ингээд тоглох хэцүү. Одоо яг ингээ хөлбөмбөгд анхаарад ингээ зөвхөн хөлбөмбөг тогломоор байна гэж шүү дээ. Исландд бол яг ажил хийж байгаа тоглоод байгаа байхгүй тэр нөхдөч. Тэгээд дэлхийн аваар эдэрт орж гарч ирээд байгаа. Тий. Нөгөө шуудан зөөгч нөхөр гүйжээр тоглож ийн гэж одоо яриадсан үстэй тий. Тийм болохоор бол бид нарт бол Исландаас бол сурах боломж их байгаа. Тэр ялангуяа тэр бид нар ер нь бол тэр
боддгийн нэг ийм хязгаарлагдмал одоо санхүүгийн нөөцтэй, хүний нөөцтэй ийм улсууд бол ер нь бол тэр талаас нь хараад бас биднэрт бол их оновчтой байх болов уу гэж боддгийг. Нэвтрүүлгийн нэр маань спортоо шинжилье. Тэгэхээр шинэ засгийн газар байгуулагдлаа. Ерөнхий сайд маань одоо биеийн тамирчин спортын улсын хороо одоо байгуулж өөрийнхөө одоо шууд удирдлаганд засгийн газрын тохируулагч агентлагийг байгуулах шийдвэрийг гаргалаа л та. Тэгэхээр та хоёрын хувьд өөрсдөө спортын хөлбөмбөгийн хүмүүс ер нь Монголд спортын шинжил хэрэгтэй гэж бодож байна уу энэ талаар? За яг нүүд яг хууны спортыг улс ерөнхийдөө яг төлхөө дэмждэгтэй. Жудо, бокс, чөлөөттэй энэ спортуудаа төлхөө дэмждэг. Тэгэхээр одооноос ахуулаад яг багийн спортоо яг харж үзээч, дэмжээч. Улс маань бас багийн спорт руу төлхөө бас дэмжээч. Хөл бас энэ багийн спорт хөгжих боломж байгаа шүү л гэж бас хэлмээр байна. Таны хувьд? Одоо тийм бас хэмжээлтэй боломжтой болоод дэмжих хэрэгтэй тий. Тийм засаглалын өв ч юм уу ер нь шинжлэх шаардлагатай гэж бодож байна. За одоо яг тэгэл бас л нөгөө боломж хэцүүлээдэг байх л да. Тэгээ ер нь бол хамгийн оновчтой баг ер нь бол оновчтой л юуг нь олох арга замыг олох хэрэгтэй л гэж боддог тий. Түүнээс одоо зарим хүмүүс маш их шөмжилдэг шүү дээ. Зөвхөн их спортод мөнгө хийдэг энэ нийтийн нэмэртэй бага байна гэдэг юм уу. Ер нь бол ард түмэн нэрүүлэх хэрэгтэй гэдэг утгаар нь бас хараа. Тэгээд энийг яг тэр юутэй л холбож өгөх хэрэгтэй юм бол. Зөвхөн одоо олимпийн спортуудаа дэмжээл олимпиас медаль авч чадах нэг харагдахаасаа илүү бас нийтийн тамир олон нэг хамарж байгаа спортууд тэгээд энэ барилга байгууламж одоо энэ спортын барилга байгууламж бол яалтчгүй бас улстай холбоотой болчихж байгаа юм л та. Яалтчгүй одоо хувь хүмүүс бол одоо яг газрыг одоо ингээ Улаанбаатарт аваад хөлбөмбөгийн талбай ярих гэхэд бол бас бизнесийн хувьд бол айгүй хүнд байхгүй тий. Тийм болохоор энэ чинь одоо улс л одоо энэ талбай эднэр одоо энэ бас тодорхой хэмжээгээр нь авч үлдэхгүй бол айгүй хэцүү. Тэгээд ер нь бол манахаас хэцүү болцоотой газрууд байдаг. Хонконг одоо баян л гэдэг тий. Тэгтэл Хонконг лиг нь хоёрхан талбай дээр л явагддаг шүү дээ тий. Монкок арена, Хонконг Олимпик арена хоёр дээр ер нь явдаг. Тэгээ бусд нь бол нэг сургуулийн талбай дээр хийдэг байхгүй. Тэгэхээр бид нар бол бас тийм эдийн засгийн чадвартай мөртөө тэр улсууд тийм байхад бид нар бол бас тэрний ажил бол боломжтой. Бас тий газар нутгийн талбай бол одоо хэдэн жилийн өмнө бол бид нар талбайн тухай ярьдгээс одоо хэдэн бол тэр талбайны хайхтар ярихгүй шүү дээ тий. Талбай бол ерөнхийдөө бол бас байна тий. За яг хоо сайн муу хол ойрхон гэдэг асуудлууд нь өөр асуудал тий. За ингээд нэвтрүүлгийн цаг дуусч байна. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа төгсгөл бас үзэгчтэй хамтаж одоо зочд маань үг хэлэх байх. Тэгэхээр олон улсын хэмжээний мастер Зэтэн бол маань Сүнсний шавгийн ахлагч хаан хүнс Эрчим багийн тоглогчийн бас үзэгч болон фэнүүдтэй хамтаж хэлмээр. За тэгээд үзэгчтэй хандаад яг манай лиг маань ерөнхийдөө одоо явагдаж байгаа. Тэгэхээр яг цаг үеийн цар тахалтай холбоотойгоор үзэгчгүй яг SBS телевизээр ерөнхийдөө лиг маань явагдаж байгаа. Тэгэхээр телевизээр үзэгч түмэн маань телевизээр лигээ яг үзээрэй. Тэгээд дээрэс нь 10 сард
яг цар тахал манаас гайгүй болвол Японы шгшүүг Монгол улсад ирж тоглоно. Тэр тамирчид маань 23 тоглогчийн 21 нь Европын топ лигүүдэд тоглож байгаа маш мундаг тамирчид ирж тоглоно. Тэгэхээр та бүхэн ирж шгшүүг дэмжээрэй гэж хүсэж байна. Тэгэхээр дэрэн клубын захирлын хувьд бас клубтэй хичээлж байгаа хүүхдүүдэд хандаж, хүүхдүүдэд байнга дэмждэг эцэгчүүдэд хандаж, мөн дэрэн клубын тоглолтыг одоо хөлбөмбөг сонирхогч хандаж ивэл. Тэгээд хөлбөмбөг сонирхогчтой хандаад клубийнхаа дэмжигчдэд бид нар байнга үргэлж одоо сайхан тоглолтоо үзүүлнэ. Тэгээд хожих бол дараагийн асуудал байж магадгүй зүгээр ямар ч хэлсэн сайхан тоглолт үзүүлнэ гэдэг амлалт үзүүлнэ. Тэгээд тэр бодлогоо бид нар байнга үргэлжлүүлж явна. Одоо манай хичнээн дасгалжуулагч солигдсон ч гэсэн манайх үзүүчтэй тоглолт үзүүлэх хэрэгтэй гэдэг философи барьж явна. Тэгээ би түрүү хэлсэн шүү дээ нөгөө үзэгч чухал үзэгч байж бид нар сайн чанартай бүтээгдэхүүн өгж ижил энэ хөлбөмбөг спортыг маань хүн үзэж сайшаараа дэмжигдэн шүү дээ. Тийм болохоор бид нар чанартай бүтээгдэхүүн та бүгд үзээрэй гэл хүсье да. За баярлалаа. За ингээд спорто шинжлэлийн нэвтрүүлгийн 2 дахь дугаар өгөр өндөрлж байна. Ингээд цар тахлын энэ үед бас лигийн тэмцээн 1-р лигийн тэмцээн болж байгаа ачаал ихтэй үед бас цаг зав гарган манай нэвтрүүлэгт оролцсон та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Дараагийн дугаараар үндэсний бүх болон Саксанбүгийн одоо сэдвээр нэвтрүүлгээ бэлтгэхээр одоо төлөвлөсөн байгаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Баяртай.